ханиад хатгаанаас ахуулаад уушгины орт автар хүлэмжийн хий. Ер нь утаа бол төрийнхний хувьд бизнес. Бүр Монголд байгаа хамгийн ашигтай үлрэлийн чанартай бизнес. Өдөө хүртэл бид нар ямар нөөц төлөх вэ? Ямар 100-нд хийж чадах вэ гэдэг хоёр асуултыг л асуугаад байгаа. Гэхдээ хэрхэн бага нөөц төлөх вэ? Бүр цаашлаа төлөхгүй байх вэ? Мөн хэрхэн 100хгүй болох вэ гэдэг асуултыг огтосоо асуухгүй байна. Өдөө хүртэл шийдвэр гаргаж байгаа хүмүүс дон сургуулийн хим физикийн мэдлэг байхгүй байгаа даа нөө? Эсвэл анханасаа шийдэл гаргах хамгийн чухал асуултуудыг асуух хүсэлгүй байна уу? Энэ асуултын хариултыг өгөхийн тулд мэдээж бас энийг хийх нь сонирхолтой, хөгжилтэй учраас үе үеийн удирдлагуудын хүч байсан амлалтуудтай хамтдаа танилццгаая. Батболд ерөнхий сайдын маань хувьд нийслэлийн утаа энэ үйлдэгтэл лавтай 10% буурна гэсний хэдэн жилийн жаа юм. Хүрсэг ерөнхий сайд маань бол харин Улаанбаатарын утаа 80% буурна гэж амласан байх. Ганбаатар дарга бол утаа эх 7 хоног гихтэл мэдгэцгүйц буурна гэж амласан. Харин Элдв Очир даргын хувьд эх өвөл утаа агаарын бохирдлыг 50% бууруулна гэсэн байна. Харин одоо байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын маань хэлж байгаагаар л 2024 оноос хагас коксцсон нүүрс хэрэглэснээр агаарын бохирдлыг 40% буурна гэж үзэж байгаа юм байна. Харин бид үүнийг нь биелүүлэхээр эрчим хүчний сайдын маань хэлж байгаагаар л 177.5 тэрбум төгрөгөөр бид хятадаас коксцсон нүүрсийг туршилтаар авах нь. Уг нь саяд орцсон дарга нарын маань амлалт үнэн байсан бол бидэнд арилга утаа үлдээгүй баймаар. Бараг л хасах хувийн утаатай Улаанбаатарт бид амьдарч байгаа юм. Харин одоо бизнес рүүгээ ороод ирвэл 2018 оны хүртэл улсын төсвийн урсгал зардлаас 114 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 55 тэрбум, гадаадын зээл тусламжаас 520 тэрбум, цэвэр агаар сангаас 117 тэрбум төгрөгийг тус тус утаан цацжээ. Дээр нь нийслэлийн засаг даргын хамгийн газар ч гэсэндээ үүнд чамгүй мөнгө төсвөлдөг. Харин дараагаар нь 2018-аас 2021 оны хооронд дотооддоо төлшөө үйлдвэрлэх нэрийдлэр 5 толгой төлш компанид Эрдэнэс 5 толгоогоос олгосон нийт санхүүжилт 400 тэрбумд хүрээд байна. Тэгэхээр дахиад асуу. Юуг төлөх, ямар 100-нд хийж төлөх нь чухал юм уу? Аль эсвэл хэрхэн бага нүүрс төлөх, бүр нүүрс төлдөггүй болох нь чухал юм уу? Норгийнхны хувьд утааны талаар 10 орчим контент 3-4 бичлэг хийгээд амжсан бөгөөд дараах 3 бичлэг танд утааны талаарх жинхэнэ бодит үр дүнтэй шийдлүүдийг танилцуулах болно. Хэрвээ та үзэж амжааг бол тайлбар хэсэг дээр дараах бичлэгүүдийг хасраглаа. Norg Specials утаа бол бизнес.